нүглэр нэмээд 100 өдрийн жилэнд нарсан. Эхний 10 хоног. Тэгээд өнөөдөр 2 дахь хоногийн 1 өдөр. Тэгээд одоо тавьж байгаа. Ганц зэвэ явах дутчихноо тэгээд ийм сайхан байгальтай, сайхан агаартай. Сайхан өглөг хэрүүл саруулаар хөгтөж байгаатай талархаж байна. Тэгээ харих замдаа замаа жоохон тавчлаад гэж ийм орчин төстэй байна. Тавьж байна. Ялаа зүйлээ ихлэдэг чухал юм шиг мэдэрч байна, санагдаж байна. Шишиг хүмүүстэй танилцсан. Шал очин өөр хүмүүстэй танилцсан. Ажил мэргэжил хамаарлаггүйгээр өөр хүмүүстэй танилцсан. Тэр маань маш гоё мэдрэмж өгдөг болохоор. Тэгэл юм нэгэл би юмсан хаад яваад идэх гэсэн үг. Тэний газар тэгээд удаан байх. Өөр тийм нэг хайрц мосч байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Хорвоо ертөнц амар гоё байдлыг багш тийм. Тэгэхээр амар гоё гэдэг нь багтмаа. Амар гэдэг үг шиг багтмаар. Тийм болохоор хорвоо ертөнц бүх сайхан зүйлийг бүгдийг нь биш маа гэдэг. Өөрөөр мэдээд яваасаа гэж хүсдэг. Тийм болохоор ямар нэгэн зүйлийг баригдаж удаан байх юмсан. Хүсдэг болохоор хүсгүй байх шалтгаан нь улам нэмэгдэж байна. Хамгийн анх ажилласаа байх шиг тэрэг болохоор зүгээр л гэр бүл хүүхдтэй цагаан тасал хасарлахтайгаар ажилласан харж тэрэг гаргаж ирсэн бэл. Өнөөдөр ажилласан гаргаад 7 жил болсон байна. Тэр хугацаанд бодогдож байгаа хөгжлөгдөж байгаа бодол санаа минь илүү л зөв шийдвэр гаргасан байна гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа. Тэгээд хорооч зөв сайхан зүйл хаасаагүй байна. Тэр хүнийг их мэдрэх хүсэж байгаа учраас дараагийн ажлаа бас дахиад өөр зүйл төлөвлөж явж байгаа. Өнөөдөр магадгүй те ийм орчинтай ийм газар амьдарч ийм замаар ингэж хэлж байна. Хатаж энэ нэг бүгд магадгүй хэдэн жилийн дараа ямар зорчинд ямар газар алхаад ингэж явж байгааг хүсэхгүй. Тийм болохоор ингэж өнөөдөр бичлээ ингэж үлдээх хүслээ гэдэг аливаа зүйлийг ингэж мөхөд үлдээх нөр айгу үнцэн өгдөг. Өөр дотроо мороод өнгөрөх нэг бол ингэ давтаа хичээд хадгалж үлдээх юм лөө. Хэдэн жилийн дараа нэрээ тийм ч тийм юм болсон ч сэргэх юм болоо гэж таа. Бичлэгийг эхлүүлчихлээ. Тэрнээ болохоор нэг маш их тийм хэрэгжүүлэг л айгу хүсдэг болсон. Дуртай гэдэг. Дуртай зүрхээ сайхан явцдаг, хэлцдэг, ярьцдаг. Тийм яхаг өөрөө хүсэж байна. Тэгээ амьдрал гэдэг амьд байхаас эхэлдэг. Тэгээд амьд байх гэдэг учиртай. Гэтэ амьдрах гэдэг бас нэг учиртай. Нэг санагддаг. Бусдад таалагдах гэж хин намайг юу гэх гэхээс болоор өөрийгөө болж өөр үнцнийг илүү бүтээж би юу хүсэж байна. Би юу бодож байна гэдгээ бодож амьдрах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэглээ болоод талхаад ушаал өөр бодлого өөр мэдрэмжүүд төрж байна. Нэрээ хаваарч нэрээ агуу том байхад би бол зүгээр л жижиг чүүхэн зүйл гадаа байхгүй. Тэгээд өглөөний подкаст гэж сонссон чинь бидний амьдралын зарлага юу болсон тий. Яг амьдрал гэж юу вэ? Зүгээр л байртай болох, машинтай болох, ажилтай байх, хүүхдтэй их сургууль сурах. Гэнтхэн зүгээр нэг анкет бүрж байгаа шиг тийм. Чиг яваад байгаа шиг. Тий. За байртай боллоо. Чиглэлээ. Слангийн газартай боллоо, чиглэлээ. Хүүхдээ үнтэй сургууль оруулаа, чиглэлээ. Машин авлаа, чиглэлээ. Би тухтай яг амьдрал өгөө юм бол. Би тухтай амьдрал өнөөс бүрддэг бол. Яа ингэ. Бүхлийн зэг дээр ингээд очихлаа. Би тэгж амьдсан шүү. Өөрхөн амьдсан хонцлогтой. Харамсгүй чадах болов гэдэг зүйл дээр ярьж байна. Тэгээ дараагийн ажил маань болохоор илүү эргүүл бүр хөвтэй илүү нээсэн нээлттэй хороошин зэгнэтрүүлэх өсч байгаа хороошин сайхан зүйл байна. Монгол хүмүүс илүү сайхан байна. Нэг юм алж асуудалтай болохоос ш Монгол хүн үнэхээр хаач байхгүй татвар шүү сайхан гэдэг өөрөөрөө мэдрүүлэхийг бусад хүмүүст мэдрүүлэхийг тэгээд аливаа зүйл дурсамж би зүйлээр тогтдог гэдэг юм дээр дурсамжтай тогтдог гэдэг бас мэдрүүлэхийг хүсэж байгаа. Тэгээд тэр ажлаа эхлүүлэх гэдэг дараагийн ажлаа нэг явж байна. Тэгээд энэ дээр тааш удахтай. Магадгүй 10 жилийн өмнө энд ингээд дэв бичээд ингээд бодоод
ийм бодол бодоод, ийм ажил сэтгэхэд, ийм хүмүүстэй найзлаад, ийм хүмүүстэй хамт олон болоод энэ сайхан хүмүүстэй хамт олон болоод ингээд болж очсон. Төсөөлөөгүй бодоогүй. Тэгэл ингээд үйлдэл маань зүг байсан болохоор ингээд шагналын ярьж байгаа хаа гэж харж байна. Тэгээд магадгүй дахиад 10 жилийн дараа ч гэсэн илүү сайхан хүмүүс, илүү сайхан орчин, илүү сайхан хүрээлэл, илүү сайхан нийгэм, илүү сайхан амьдрал юу болох вэ? Яг л бодож зүг байгаа гэсэн зүгээр юм жаа. Тэгээ үйл үлдээд байгаа нь. Тэгээ үсэх юм шүү дээ. Сайн үлдээд байгаа нь буулаа. Алимны мод. Халин модоос Time 2 hours 5 minutes. Distance 9.23 kilometers. Зарим хүмүүс хардаг байна. Энийг юм гэдэг үйл хөдлөлт гарсан юм уу юм нээсэ. Тэгэл юм нэгээд явах гэж юм. Шалгуулж шингээд явах гэж юм. Тэр юм төмсөл бодлоо. Миний бодлоо. Нэг өөр юм тийм. Би л өөр юм хатаа өгтөж байгаа. Тэгэхээр би хэлсэн. Миний амьдрал гоо хаач байсан дах юм байна. Бид тэр амар ингэ бодоодсэн чинь. Тэгэхээр тийм байхгүй. Тэгээ би зүг зүгтэй зүг ингэ хамт болчих юм байна. Өсний дараа ч гэсэн маш тийм байсан. Тэгээд байсан гэж болохоос ш. Тэгээд хүн л юм бас хүнд хуу яа. Бодлох уу яа гэдэг. Зүгээр л тохиолдол сэтгэлээр хинэж яахгүй л нэг яг өөр батлаа зэрэглэж авах. Их зүгээр юм байна. Тэр нь ч илүү амар. Уг авчих. Угийн цааш талтай. Ингэсэл угтаа. Бусдын талаар л хийж байгаа шийдвэр. Бусд юм бол. Хүч бол. Юм ч бодлоо хэр. Хаад өгөх бодлоо. Энэ байлаа. 100 өдрийн дараа ихийг тэнгэр бид мэдээ гэх шиг. Угаасаа тодорхой хэмжээний уртагаар дээр үзэл алгахтаа ямар нэгэн дуу сонсгосоор подкаст сонсдог байсан юм байна. Тэгээд ийм орчинд ийм хөтөл байдалтай байна да. Наарч зам сайн хөгжиж байгаа. Хүмүүс маш ажилсаг. Баргуунэл янз янз хэлгээл зүтгэл гоё юм санаачлаа. Ингээд байдаг юм ач тийм үү? Яг одоо нэгж нийл хамтрах тал дээр илүү ярьдаг болсон. Тэгээд дараа замаас сайн авахгүй ч магадгүй гэм гэсэн эхлээд явж байгаа юм. Амжилтыг дагуулах хаа. Хамгийн анх би ганцаараа л гэл явдаг гэсэн бодох нэг юм байлаа. Биш төлөв гэдэг юм. Батал орсон байна. Тэгээд ингээд биш гэрийн маань илүү болоо гэж. Аваад баш тэмүүлэл харах хэмжээний их баха. Тэгээд ийм орчинтай ийм замаар л ийм бодол тэгэл ингээд алхах гэж байгаа хүн байна. Тэгээд 2-5 хоногийн 2 өглөө уулзъя. Маш ямар бодлоо төрхийг мэдэхгүй юм. Тэг тийм байлмаа л ингээл. Болдог бол эдгээр ингээл бүгдийн сайхан янзлал зэрэглэл тавьчихдаг бол санаа авалтай бол. За тэгээд өдөр сайхан үүлээрээ. Миний хамгийн анхны урьдчилыг хүлээн замраг ирсэн баг. Гэхдээ ямарсан өдөр болгоныг юм бодлоо олцож яхаар чиглээ.